Дэлхийн монголчуудын MJL радио нэг тусал. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэндчилгээ дэмжин ажиллаж байна. Цэцэгчин. Цэцэг бол бэлэг бэлгийн дундаас хамгийн онцгой бэлэг үлээ. Тэгвэл амьд цэцгийн бэлгийг бидэнд бэлдэж өгдөг мэрэгчлийг бид цэцэгчин гэж нэрлэдэг. Үнэхээр цэцгэн дуртай, цэцгнээс авч байгаа гоо сайхан гайхамшигт өнгө, тансаг үнэр зэргийг зөвхөн өөрөө аваа зогсохгүй. Бусдад сайн сайхныг хүсээд яг тэр хിവэр нь дамжуулан өгдөг хүмүүс бол цэцэгчид. Анх эртний Грект цэцэгчний мэрэгжил үүссэн гэх ба тэд эзэдийнхээ хашаа, гэр орон, зоогийн ширээг цэцгээр чимэхдээ өнөөгийн цэцэгчдийн адил нав жишийг нь цэвэрлэх, цэцгийг хольж хамт баглах, үдсэглэнтэй харагдуулахын тулд нэмэлт чимэглэл хийх, хооронд нь сүлжиж хананд өлгөх, үгсэн цэцгийг амьд цэцгээр солих ажлыг хийдэг байжээ. Манай улс амьд цэцгийн дийлэнх хувийг Хятад, Өмнөд Солонгос, Голланд зэрэг сайн чанарын цэцгийн экспортод хэрэгүүлдэг улсуудаас импортлдог. Тэгэхээр аян зам туулахад зориулсан баглаа бодолтой цэцэг ирдэгэ гэсэн үг. Цэцгийг төрөл сортоор ялгах, цэцэг тусвар тохирсон арчилгаа, цэвэрлэгээ хийх, цэцгийн нэр, төрөл, бэлэгдэл болон түүхийг тайлбарлаж мэддэг байх. Хүнд сайхан сэтгэл төрүүлэхээр сав баглаа боодлыг сонгох, шаардлагатай бол шоколад, захиа зэрэг нэмэлт зүйлсээр чимэглэх, ингэхдээ зөв байрлуулах гэд олон төрлийн чадварыг цэцэгчний мэрэгжил шаарддаг. Ямар ч мэрэгжил тухайн хүнээс мэдлэг шаарддаг бол мэрэгчлэтнүүдийн хэлснээр цэцэгчний мэрэгжил нь мэдлэгээс гадна нарийн торгон мэдрэмж шаарддаг онцгой мэрэгжил гэж дурджээ. MJL радио нэг туслыг цэцгийн соёлыг түгээгч цэцэгт мэндчилгээ дэмжин ажиллалаа.